бүх гэдгийг зүгээр үндэсний бүхээр төсөөлд өгөхтэй гэж байгаа л. Тэгэл яг энэ жудо гэдэг зүйл анх орж ирээд хараад кимоно өмссөн байгааг нь хараад надад аюу сонирхолтой санагдчихсан. Яг өөрөө хичээлж эхлээд тэр жудо гэдэг спорт яг ингээ мөн чанар болно. Харсан цагаас л жудо гэдэг спорт аюу их дурлах болсон доо. Олон улсын хэмжээний мастер Цэгмэдийн Зэндочрын Цогтбаатар Гүгтлаас гарч ирэх бэлэн болжээ. Анх удаага дэлхийд медальтан боллоо. Олимп дэлхийгээс хоёулан алтан медаль авлаа. Изаба! Атодайса! Дайса! Идэ! Явцоо! Тэгдэггүй яах вэ? Сайн цогоо хүмүнд айди 8 минут 23 секундын дулаан. Айда даваад өргөж явцоо! Хайцуудаа даваад иргэцээ! Зэндочрын Цогтбаатар! Яа. Азербайджаны 900,000 артыг чимэг болгож байна. Аав ээж минь энэ манай Баян онгорын нутгийн хүн байж тээ. Энэ бас айгүй мундаг багш тэгээд ширэг багштай нэг хүүгээ дагуулад очиулаад. Тэгээ ширэг багштай очиж уулзсан чинь ээжд маань за чи 2 дахь өдөр хүүхдээ дагуулад иргээд. Тэгэл би тэр данга одоо танилцаал тэгэл орж ичээсэн. Одоо 27-8 хайлттай жижигэн тэм шарга хөхтэйсэн. Жан горохт нь одоо нэг хөдөлгөөний эвсэл би альтрын юуг нь үздэг тэгээ их уян. Тэг их мэдрэмжтэй. Тэгэл юу эхний өдрөөс эхлээл тэр өмнө явжээс хүүхдүүдээс ч илүү тийм хөдөлгөөнүүд хийжээс дасгалууд их сайхан зөв хийгээд их тийм байсан. Тэгэл юм за энэ ер нь их яваа их сайн болох юм байна даа л гэж тэгээд бодож байсан. Тэгсэн манай ширэг багш гэсэн манай аавч айгүй захиж ийсэн л дээ. За танай хүүхдийн чинь амьдрал ингээд ер нь ингээд тодорхой ингээд зурагдсан ингээд харагдчихэйнаа. Тийм болохоор та нар хүүхдээ ингээд одоо яг энэ л шолоод болох хэрэгтэй. Угаасаа ингээд ойлгомжтой ер нь ингээд амьдрал нь харагдаж шүү гэд. Яг миний өөрийн итгэвтэй байгаа байдлааслаад аав ээж маань аюу их дэмжих болсон л доо. Миний анхны тэмцээн яг би жудоогоор хичээллээ. Яг 7 хоногийн дараа Олимпийн гараа гэдэг нэртэй тэмцээн зохиогдоод 24-д барилжсэн. Би дагуулж очлоо. Миний хөрдөө суудсан жоох. Цогтбаатар гэж нэрийг дуудсан чичрээл ингээд өвдгөн тэгжсэн шүү дээ. Хамгийн анхныхаа медалийг хүрэл медаль авч 24 кг Сараево Олимпийн гараа гэдэг. Хүрэл медаль авчихсан. Ээж өстө би гойгаагүй те хүчээрээ авсан те гэх. Би чадлаараа авсан шүү ээж гэдэг. Тэгээд дараа нь дорн говьд нэг болсон тэмцээнээс алт анхныхаа алтыг авсан. Тэгээд Цагаанбаатарын нэрмж тэмцээнд тэгээд жилийн дараа ихтэл тэгээд ерөөсөө дан алт мөнгө аваад төрөлхийн ТV авчигт авьяастай хөгтөө. Талбайд руу тухайд намайг жоохон баг чинь 21 хүртэл автобус явдаг. Тэгээ 21-ээс цаашаага автобус ерөөсөө явдаг. Тэгээд би 21 дээр боод юм уу альсэг болвол талбайд итсэн юм уу 5 шарын доор аль нэгэн дээр боож байгаа л дандаа алхаж явдаг гэсэн. Хамаагүй тэгэл бүх цаг үед амар дуртай. Тэгэл заримдаа бол хичээлдээ явлаа гэж гараа шууд наашаа ирдэг юм. Тийм дуртай. Ерөөсөө хамгийн гол юм чид тийм сэтгэл байх хэрэгтэй байхгүй. Тэг өөрөө бүх болыг гэсэн. Тэгэл хамгийн түрүүнд ирнэ, хамгийн сүүлд явдаг. Гэр нь бол толгойтд. Тэгээд нэлээл бас их холоос явдаг байсан. Тэгэл бэлтгэл бол нэг ч удаа тасалдаг байсан. Тэгэл ер нь хийлгсэн юм болгоныг айгу хурдан сурна. Нэхийг л хурдан сурдаг. Тийм л хөвгтэйсэн та. Маш хөдөлгөөнтэй энэ тэндэл одоо хаана л юу болон тэндэл цогоо явж идэг. Жохон өсөн ингэ гурвалжин цайг сагсаа хөвгт. Сахилахгүй, авьяастай тийм л хөвгтэйсэн та. Манай жудо холбооны ерөнхийлөгч Батулгач бас бүх сайн таньдаг байхгүй юу. Энэ дуудж юм хийгээд чинээ шавгсан тийм гэсэн. Энэ ер нь их сайн болох хөвгт байна шүү. Чи энэ дээр нь жоохон тийм юм дээр нь анхаараарай гэдэг. Дараа жил нь улсын авраар ороод шууд медаль авч эхэлсэн. Тэгээд медаль аваад ерөнхийлөгч дуусан тэгээ очсон чинь энэ их сайжирсан байна шүү. Тэгээд тэр жилээ өсвөрийн дэлхийн авраг Америкт болсон. Манай Монголын жудогийн түүхний анхны хүрэл медалийг 60 кг авсан да. Тэгээд анхны одоо дэлхийгээс
медаль авч ирсэн тэр 2013 оны өсвөрийн дэлхийн аваргын хүрлийн медалийн төлөө барилдаж явах тэр үе бол санаас гардаг. Тэгээд Монгол улс өсвөрийн дэлхийн аваргаас медаль авсан түүх байхгүй. Авал түүх чих гээд тохойд яг энийг ялчхал юм бол миний амьдрал өөрчлөгдөнө гэсэн айгүй том бодол. Тэгээд тэр ерөөсөө санаас гардаг. Тэр бас тэр барилдаан ч айгүй хүндрэлтэй санагддаг. өсвөрийн залуучууд насан туршид дэлхийн аваргаас медаль авсан одоо цорын ганц тамирчин шүү дээ, Монголын тамирчтаас. Тэргээр бол бас том амжилт гаргасан 17 настайгаас ихтэй тэгэл дэлхийд ер нь нэрээ даанцлагдсан хүн шүү дээ манай цог. Яг нэг үгэлхэд олимпийн хүрэл медалийн төлөө би амар амархан гарч ирээл ерөөсө 30 секундын хугацаанд гарт нөчөөл ялцсан болохоор одоо яг олимпийн медаль авч байгаа нь өөрөө сайхан боловч яг тэр нэг үлдсэн хамгийн хэцүү гэх юм бол яг дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдах, өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдах хоёр л амар тод болсон. Манай үеийнхэнд одоо жин болгонд л мундаг бүгд л одоо дэлхийн аварга медаль авсан мундаг тамирч төрцгөөсөлтөө энэ дотроос л одоо цогоо шиг одоо энэ олимпийн медальтан бол тарайхан төрж ядаагүй. Одоо 60 кг-д хариу хүн болдноо 66-д Басхүү 73 Цогтбаатар за 81-д манай Уганбаатар Дагвсөрөнгөө хоёр ах маань 90-д одоо манай 90 кг-ын шилдэг тамирч алтан байгаа нь Хасгацууд Отгонбаатар нэмэгцүүд бигээд одоо дэлхийн олимпиас медаль авсан ингээд жигд болсон. Аач цоод ингээд аль килограмд ингээд таарсан ингээд Монголоо таарлаа гэхээр ингээд айдаг нэг за энийг амхаа очиндаа ус байдгүй. Тэгээд бид нар хоорондоо ярьдаг ус одоо бид нар бүгд тэр ерөн дэлхийн аварга медаль олчлоо. Бидэнд дундаас нэг аварга хэрэгтэй байна гэж хоорондоо ярьдаг ус. Тэр нь тэгэл одоо яа харахгүй манай цогоол байсан юм. Тэгээд ер нь бол энэ одоо ер нь аливаа бүх тэмцээнд бол Цогтбаатар гэдэгөө Сэрэнд очир гэдэг нэрээр бол их дуудагддаг шүү дээ. Ер нь бол Цогтбаатар гэдэг одоо хүн мэдэхгүй. Тэр нэр нь хүртэл одоо ингээд одоо тэр дэзянд ингэж холбогдож байдаг юм шиг санагддаг юм аа. Манай авч болохоор өөрөө төрийн байгууллага цагдаагийн байгууллагт нэг 20 жил ажилласан. Тэгээ яг олимпийн өмнөх нь нэг бурхан болчихсон. Токио олимп үзнэ гэж аягүй их ярьдаг байсан. Корона гараад тэр чинь Токио олимп 20 онд болох байжгаад нэг жилээр хойшлоод 21 онд зохиогдсон байхгүй. Тэгээ яг Токиогийн юунаас олимпиас хүрэл медаль авч ирсэн. Энэ бол хүн төрөлхтний ялан дийлхийн бэлэгдэл. Энэ бол бид ямар шавхагчгүй болохын илэрхийлэл. Энэ бол бидний багтал бишрлийн эзэд тодорхой мөч. Дамжаа гар датсаа ба явлаа. Гар авцлаа штэ. Гар авцаа гар салцсан. Өгцөө. За ингээд хүрэл медаль авлаа. Цэгмэдийн зэнд очрын Цогтбаатар. Одоо Токиогийн олимпийн өмнө яаж бэлтгэл хийснийг бол одоо би гэлтгүүр манайхан бүгд бол харсан баг. Тэгээд аавдаа өгсөн амлалтаа хурж олимпиас медаль аваад яг камер руу ингээд хараад аваа хүн чадчихлаа гэдээ ойрлохтон өөр ирэхгүй ингээд огшаа шууд уйлсан. Тэр бол бас мартагдахааргүй сайхан мөч байсан шүү. Хоёр хөлн нь бол хоёлаа одоо нэгсэндээ минис гэдэг дээ одоо тэр шүрмс нь хоёлаас сэмрээ тасарцсан. Тэгэл тийм байх үедээ л тэгэл хичээсээр байгаа л дэлхийн аварга олимпиас медаль авсан. Тэгээд тэрнийхээ дараа л хагалгаанд орсон. Тэр үед бол тэгэл аль болохоор боогоол тэгэл дэсвэр төвчээр гаргаж тэгж одоо бэлтгэлээ ээж одоо бэлтгэлийг маш сайн хийснээр хүчиндэл тэгэл дэлхийн олимпиас медаль авсан да.
шантрах үе байсан. Яг 2016 оны Риогийн Олимпиар хамгийн их шантарч байсан. Тэр надад амар хүнд тусч исэн зүйл нь болохоор дотооддоо зохиогдсон улсын аврагт манай одоо Ганбатын болд одрах, Таштавагийн амар түвших, Ганболдын хэрлэн гээд энэ 3 ах байдгүйсэн. Бүгдээрээ ингээ гавьяа тамирч толцоосон, дэлхийн аврагын медаль авсан. Тэгээд хичин би чинь нэг 18 сэтэл хүүхэд байсан. Ингээ гадагшаа гарахаараа ингээд энэ тэнцвэрхэн барилдцаад тэгээд за дотооддоо ингээд 2016 оны улсын аврагаар хин алтан медаль авч чадсан ингээд явна шүүгээд тэгээ би тухайн үед ингээд 2 ахыгаа ялаад олимпич авах хэрэгтэй авсан л да. Ер нь яг тэр Риогийн Олимпиар мултарчаа тэгээд нэг яг ингээд нэрэл миний оронд энэ ах нар явцсан байсан бол гэдэг ч юм уу тийм бодлуудад бас айгүй нэлийн хүнд сэтгэл зүйтэй болж эхэлчихсэн шүү. Риогийн Олимпиад бид хоёр нэг 20 21 22-т хоёр одоо хоёр бацаан л Олимпиад ах эгч нартайгаа хамт явж илаа. Олимпийн гарахыг аваад. За тэгээд тухайн үед л бас л цогоо маань 60 кг-д оролцсон. Би 90 кг-д оролцсон. Тэгээд тухайн үед чиндэл бас олимпийн медаль авах магадлалтай тамирчид гэж нэрлэгдэж л очсон. Тэгээд харамсалтай нь тэр хоёулын медаль авч чадаагүй мултарсан. Олимпийн хотгонд хоолны зааланд битээр өөдөөдөөс хараад уйлээд сууж исэн тийм түүх байдаг. Хэдхэн жилийн дараа битээр хоёулын дэлхийн медальтнууд болж чадсан. Тэгээд бас хоёулын дэлхийн медальтан болоод дахиад өөдөөдөөс хараад уйлээд суужсэн тийм гоё түүхүүд байдаг. Дэлхийн авраг болох одоо юм чин хүсэл байсан. 2023 оны дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд энэ охид одоо хэсгийнхаа барилдаанд Италийн бүх Ламбард гэдэг мундаг Европын авраг дэлхийн аврагын медальтай тамирчдыг бол төвөггүй ялж Японы алдар дөх Хашимототой аврагын төлөө барилдаад тэгээд энэ үнэхээр тактикийн одоо маш гоё барилдаа хийж дэлхийн аврагын одоо алтан медаль авсан юм аа. Дэлхийн жодоо хөр бол дэлхийн аврагч медаль авна гэдэг бол тийм их хэлбэр юм биш. Гаши ядагчиг заасан! Ядагчиг заасан! Сегментийн зөчрийн Цогтбаатар Монголын жудогийн 5 дахь дэлхийн авраг болж байна. Хашбаатарын Цагаанбаатар, Ганбатын Болдбаатар, Мөнхбатын урдцэг Дорцрынгийн Сумягийн араас Монголын жудогийн 5 дахь дэлхийн авраг боллоо. Өнөөдөр бөмбөрцгийн мандаа байдаа. Өнөөдөр бөмбөрцгийн мандаа байдаа гарцаа байхгүй. Сэндочрэ генки дэсэ ка? Цэнд очиртой 2022 оны дэлхийн аврагын финалийн барилдаанд тулалдсан мөч одоо хүртэл миний сэтгэлд тод санагдж байна. Хамтдаа олон тэмцээнд оролцож байсан ч яалтчгүй дэлхийн аврагын финалд чи үнэхээр хүчтэй гайхалтай байсан. Би энэ жил тамирчны карьераа дуусгах гэж байгаа хэдий ч бид хоёр амжилтаар дүүрэн дахин уулзах байхаа. Тэр мөчийг сэтгэл догдлон хүлээж байна. Бай бай. Цагаагийн одоо гол авиас юу гэхээр бол юус маш их дандаацтай. Урдтай тэгээ талын барилдаантай. Хинтээ яаж барилдах вэ гэдгийг бол маш сайн судалгаа хийж өөрөө дүгнэлт хийж чаддгаар бол их онцлогтой барилдаантай. Манай цогод ер нь их зоригтой тэр айхыг ер нь мэддэггүй нэг тийм бас нэг маш гоё чанар байдیں۔ Өөрөө бас их тийм мэдрэмжтэй. Биеийн мэдрэмж одоо айгүй сайтай. Тэгээд ер нь бол урагшаагаа явж барилддаг, хоошоо алхахгүй. Тэгээ урагшаа явж барилддаг учраас хүнийг бол маш эвгүй байдалд оруулж эндээсээ юм их хийж хүн унгаадаг тийм тамирчин байгаа. Маш авьяастай тамирчин. Тэрийг бол одоо бүх жуудочд хэлдэг. Миний хувьд би одоо найзынхаа бол одоо фэн гэж хэлж болно. Барилдааны харах дуртай, үзээ суугаадах дуртай. Тэмцээн дээрс тэр бэлтгэл дээр зогийн барилдааны харахаар одоо хөдөлгөөн бүр нь их байдаг. Үнэхээр л нэг авьяастай. Одоо Монголын төдөө дэлхийн жуудо өх юм бас нэг сод бүтээл гэж би найзаа боддог. Одоо бид чингээд ер нь хараад энэ хүн ийм хийх гээд андаа, ингэх гээд андаа гэсэн тийм ингэж барилдаг гэсэн тийм бодлого шүү дээ. Тэгэхэд одоо хүртэл цогоогийн барилдааг нь уншиж чадахгүй байдаг бол тэр бол асар их авьяастай. Тэгээд цогоочин бэлгэлтээр бол ерөнхийдөө нэг 60-аас 90 кг-ийн хооронд бүгдэндээ сайхан маань үтсчдэг. Тэгээ нөгөө 60-ынхантайгаа болохоор нэг бяр гарахгүй нэг тэсгээд сайхан байлч 90-ынхантайгаа бярталцахад бол бярдуулахгүй. Монголд бол цогог бяртчих ир бол хэцүү шүү. 90-81 бол яг мэдэрч байгаа хүмүүс л мэдэн дээ. Найзыгаа бас жоохон чамлах маягтай л гэдэг миний хувьд. Бүр өшөө олимпийн авраг болох хэмжээний тийм мундаг тамирчин гэж бодож явдаг. Тэр нөгөө нэг байгалаас өгсөн тэр өгөгдөл авьяас нь бол тэр үнд бол маш өндөр. Тэгэхээр тэр бол өөрөө жоохон хичээгээл хөдөлмөрлөхөд тэр
амжилтууд маш хурдан гараа авчиж байгаа дэше ахиа авчихсан. Гимтэж бэртээгүй байсан бол ер нь бол ахаач дэлхийн аварга олимпийн аварга болох боломж бол маш өндөр байсан. Тэр хэсэг бол ард түмэн бол бас онцгой авиасыг бол ингэж одоо бас дэмжиж алдар нэрийг нь одоо бас ингэж баттгаж байдаг. Тиймээс энэ хүүхд бол одоо ер нь Монголын спортын түүхэнд одоо Монголын түүхэнд бас нэг Монгол улсын хөдөлмөрийн баатар гэсэн тийм одоо нэг норматив зэрэглийг бол хангасан үндэ гэж би одоо ингэж бодож явдаг юм аа. Өсвөр залуучууд насан туршидын 3 ангиллын дэлхийн аварга шалралт тэмцээний медальтай Монголын цорганц жудооч Монгол улсын Авьяа тамирчин Цэгмэдийн Зэнд очрын Цогтбаатар